ханиа томооны ачаалал давлгаа нэмэгдэж байгаа үед яг үнэн бодтой үндэгээ хэрэгтэй байна. Таан ч гэсэн оншилж чадвал дэмжиж чадна гэж үздэг тийм ээ. Тэгэхээр энэ давлгааныхаа учир начир имчилгээний одоо ядаж ямар юм имчилгээ таарч ирсэлээд нэгцэн стандарт усуус нэгцэн болгох. Onlar яамдах явж ажиллах хэрэгтэй. Тэгээд яг энэ нэмэлгүүдээр ч ямар ачаалтай вэ? Зарим нэмэлгүүдээр коридороор дөрвөн хүүхдүүд хэвтүүлж байгаа. Зарим газар нь гайгүй байж магадгүй. Тэгээ ямар имчилгээ хийж ийн зүгээр хөтөлөөд идэв юм уу? Үр дүнтэй байна уу? Яг газар навч газар дээр нь ажиллах хэрэгтэй. Зөвжиж энэ дараагийн одоо шинэ хүндрэхээс өмнө одоо яг оргил үе биш шүү дээ. Оргил үеэс өмнө нэг зөрөд явж үзэж байгаа. 12 сараас өмнө имчилгээний хэмжүүд, ачааллын хэмжүүд бодлого гаргаад одоо танилцуулах хэрэгтэй юм яа л. За хэдих ачаалтай байгаа нүүдээр 48 цагийн дотор нэмэлт эмч сувгчид татан байшуулах. Одоо зарим нүүдээр ачаал бол маш хүнд байна. Одоо байн зүрх дээр очиж үзэх хэрэгтэй. Байн зүрх нүүдээр ачаал маш их. Орон тгийн жиргэстэй тэмцэлээр саяны ангиллаараа зарим газар байгуу байгаа газрууд сайн шигээ тугаан зүгээр байна л гэж тэгсэн мөн өнөхөр үнэн бол одоо орчууд мобильны үйлчилж дахин эрдэнэт татж ажиллах ч юм уу резидент эмчнэртэй ажиллах гэх мэтлэн богино хугацаанд татж ажиллах гэх мэтлэн тийм ээлжийн зохицуултыг шууд хайж ачаалал болох эмчнэр. За хоёрдугаарт хүүхдийн засгийн ачаалал буулгах шаардлагатай. Одоо хүүхдийн засгийн ачаалал гэдэг юм шүү дээ. Бусад салбарын эмчнэр ачаалал байгуулвал одоо тэр хэмжээгээр төр ор сайн ч төр ор нээж ийн гэдэгсэн ба шүү дээ. 1200 сурлаар ковид үед нээж ирсэн юм тийм ээ. Тэр төр ор төр тасгуудыг нээж зохион байгуулалтын өөрчлөлтүүдийг хийж оюун ачааллыг өвчлөөд бодлого гаргаж ажиллах хэрэгтэй. Зохицуултын хэмжээ хэрэгтэй. За өргөдөө очид дарааллыг бууруулахын тулд амбулаторын зэрэг сонгох. Орой амбулатор ажиллах. Шинэ ээлжийн нэмэлт эмч зөвлөгчийг даажлах. Амбулаторын дотор тусгай өрөө нээж хүүхдүүд төвчдөг. Одоо хүүхдүүдийг нэлж анхаарах талаас нь ажилламаар байна.